Энэхүү бичлэгээр яг iOS үйлдвэрлэлийн системийг яг апдейт биш downgrade хийх аргыг бол зааж өгч байна. За downgrade хийхин тулд танд бол заавал компьютер хэрэгтэй. За яг компьютер гэдгээр заавал MacBook биш, MacBook-ээс гадна ямар ч компьютер болно. За тэгээд компьютер хэрэгтэй, компьютерээс гадна бол ер нь бол кабель хэрэгтэй. Ерөнхийдөө бол чанар муутай кабель байвал ерөнхийдөө бол гар утас чинь танихгүй байх магадaltaй. Тэгэхээр жоохон чанар сайтай эсвэл яг бүр яг ориг кабель бол ашиглаж болно. За тэгээд мэдээж хэрэг гар утас чинь бол хэрэгтэй. Энэ гар утсан дээр одоо downgrade хийх үйлдвэрлэлийн систем хаанаас хаашаа явах чинь гэхээр одоо энэ утсан дээр бол iOS 16 суудсан байна. iOS 16-аас одоо iOS 15 6 руу одоо downgrade хийхийг одоо зааж өгнө. За дан ганц яг эндээч биш одоо ирээдүйд гарах ямар ч үйлдвэрлэлийн системээс хамаагүй ер нь бол ямар ч үйлдвэрлэлийн системийг downgrade хийх аргыг л зааж өгч гэнэ гэсэн үг юм аа. Гар утсан дээр хамгийн чухал хэдэн хоёр үйлдэлийг нийлж өгье. Та нарын settings руугаар өөрсдөө хамгийн дээдлийн Apple ID руугаа дарангууд ингээд доошлонгууд iCloud гэсэн сонголт гараад тэр iCloud дээрээ дараад яг өөрийнхөө iCloud аккаунт дээр яг юуг одоо яг одоо backup хийж буюу хадгалж авах юм бэ гэдгээ одоо та нар бол одоо энэ дээрээс сонгож болно. Өөрийнхөө зураг юм уу те эсвэл notes message эсвэл одоо нэг хадгалсан дугаарууд гэх мэт өөрийнхөө хүссэн зүйлсийг ер нь бол хадгалж болно. Яг 5 GB-ны бол хязгаар байдаг. Гэхдээ яг нэг удаатаа одоо юу гэдэг чинь хэрвээ яг өөр зүйл дээр хадгалах боломжгүй байвал одоо нэг удаатаа одоо сарын одоо $1 төлөөд 50 GB болгож өсгөх боломжтой байдаг. За энэ гар утсан дээр бол ямар ч байсан контактыг нь нөөцтэй л зөвхөн одоо хадгалж байгаа. За Viber гэдэг аппликейшнийг мэдээллийг зөв хадгалж байгаа. Ер нь бол зургуудыг нь бол болцсон. За тэгээд өөрийнхөө яг юу хэрэгтэй гэсэн бүх юм бол энэ дээрээс асаагаад iCloud backup гэдэг байгаа. iCloud backup руу ороод backup now гэдэг ер нь бол дарах хэрэгтэй. Тэгэх юм бол ерөнхийдөө бол бүх мэдээлэл ер нь бол одоо хадгалагдана гэсэн үг. За заавал backup гэж дарахгүйгээр ерөнхийдөө одоо бүх энэ дундх тохиргоонууд чинь яг асцсан яг асч орсон лугаа харангууд яг ингээд яг зай эзэлж байна гэдэг нь харагдсан бол ерөнхийдөө бол iCloud руу ер нь бол орсон гэсэн үг юм аа. Хоёр дахь чухал тохиргооны юу гэхээр та нар settings рүүгээ ороод дахиад нэг хамгийн дээдлийн Apple ID руугаа дарчаад Find My гэж зэс байгаа. Find My чинь заавал ингээд унтраацсан байх хэвээр. Хэрвээ асаалттай байвал ер нь бол унтраахын тулд ер нь бол пассворттай гэдэг үл унтрааж байгаа. За тэгээд асаалттай байвал заавал унтраагаарай. Гар утсан дээр хийх хоёр тохиргоо ер нь хийцэн бол одоо гар утсан дээрээс хийх зүйл чинь дууссан гэсэн үг. За тэрний дараа та нар бол одоо өөрийнхөө компьютерийг одоо гар утастайгаа бол холбох хэрэгтэй. За ерөнхийдөө би бол кабельний чанарын талаар ярьсан. Ерөнхийдөө бол яг бүр чанар муутай кабелнууд байвал бүр ер нь бол яг iPhone-ы танихгүй бүр цэнэглэдэггүй. За яг хоо цэнэглээ гэж бодоход бас яг одоо файл хуулж молоход ер нь бол бас асуудал бол үүсдэг. Энэ бол ямар ч цэнэглэж байгаа хэрэг зүгээр гэсэн үг. Анх удаа компьютероо яг энэ гар утастайгаа хэрэг та нар холбож байгаа бол яг одоо trust don't trust гэдэг хоёр сонголт гарч ирдэг. Ер нь trust дээр нь дарах хэрэгтэй. Өмнө би яг trust гэдэг дарсан учраас бол над дээр гарч ирэхгүй байгаа. Та нартай бол гарч ирэх бах. За тэгээд гар утсаа ингээ холбосны дараа та нар за хэрвээ яг macOS үйлдвэрлэлийн системтэй компьютерээр ашиглаж байгаа бол Finder руугаа орно. За Finder руугаа орсон бол ер нь бол энэ дээр чинь одоо яг энэ хэсэг дээр нь одоо iPhone ч гараад ирнэ. За macOS үйлдвэрлэлийн системтэй биш өөр macOS бусад үйлдвэрлэлийн системтэй зүйл дээр ер нь гар утсаа холбож байгаа бол та нар iTunes гэдэг ер нь аппликейшн татна. Тэрэн дээр нь яхаа би та нар хэлээд үе. Та нар яг Windows үйлдвэрлэлийн систем дээр хэрвээ яг одоо хайж байгаа бол ямар ч үсэн iTunes гэж жаад Windows download гэж хайчих. За тэнгуүдийн ихний гарч ирсэн илэрсэн дээр нь ер нь дөрвөн сонголт гараад ирнэ. Яг чиний яг Windows-ийн компьютер чинь 64 биттэй мó 32 биттэй мó. Гэхдээ Windows 10 үйлдвэрлэлийн системүүд дээр за Windows 8 дээр бол 32 64 сонголтууд байна. За бүр өөр одоо жишээ нь Windows 7 дээр хайх юм бол яг та нар Windows 7 iTunes одоо 32 64 бит гэхэд хайх юм бол одоо гараад ирэх бах. Одоо яг одоо жишээ нь би Windows 10 ашиглаж байгаа 64 битийнхаа гэх юм бол яг iTunes-ийг татаад тэгээ та нар өөрсдөө компьютер дээр энэ татсан файлаа ерөнхийдөө бол суулгаад одоо саяны гар утсаа ер нь холбох хэрэгтэй гэсэн үг ээ. За тэгээд та нар яг одоо гар утсаа холбогдсон бол одоо тэр гар утас чинь яг одоо энэ зүүн захын инэн дээр нэр гараад ирнэ. Тэр яг тэр гар утсан дээрээ дарах юм бол тэр гар утсан чинь холбогдолтой бүх мэдээллүүд ингээ ер нь гараад ирнэ. За тэгээд та нар гар утсан дээрээ одоо iCloud руугаа backup хийсэн бол одоо энэ өөрсдийнхөө яг холбосон компьютер дээрээ бас дахиад одоо ер нь бол яг backup хийх хэрэгтэй. За яг хийхгүй ч байж болно. Гэхдээ ерөнхийдөө бол хийхийг зөвлөж байгаа. Ягаад тэгэхээр дараа нь файл одоо буцаагаад авахын тулд шүү дээ. За тэгээд та нар яг backup all files data to this Mac гэдэг яг энэ сонголтыг нэг хэрэгтэй. Эсвэл to this computer гэж гарч ирэх бах Windows дээр нь энэ сонголтыг нь хийчээд backup now гэдээ дарчих хэрэгтэй. Энэ сонголт юу хэрэггүй бах. Өөрөөсөө чинь компьютерийн юм юм наваад иртээ. За яг backup нь яг хийж дуусны дараа ер нь бол одоо та нар manage backup гэдэг дээрээ дарчих юм бол ер нь бол яг одоо backup чинь нэр гараад ирсэн гэсэн үг. Ерөнхийдөө
нягтлж дахиж одоо батгах шалгахын хүсвэл одоо жишээ нь яг manage backup дээр та нар дараад ямар backup-ууд хийсэн бэ гэдгийг эндээс харчнаа. Энэ бол ерөнхийдөө iOS 16-тай үйлдвэрлэлийн системд гаргацсан хийсэн backup гэсэн үг. Энийг та нар бол одоо яг Show Finder-гээ дарчих хэрэгтэй. За тэгээд энэ дээрээсээ хамгийн доош нь очиод info plist гэсэн форматтай одоо файл гараад ирнэ. Энийг та нар маусаараа дарж агаад open with гэж яагаад text edit гэдэг аппликейшнээр нээгээд за тэгээд та нар command F гэж дарж агаад product version гэж бичих хэрэгтэй. Product version гэж бичээд одоо олдсон юмных нь хамгийн доор нь одоо string дээр нь 16.0 гэж бичсэн байгаа. Яагаад вэ гэхээр iOS 16-тай үйлдвэрлэлийн системд гар утснаас одоо ингээд backup хийх учраас юм байнамаа. Энийг та нар iOS 16-ийн ерөнхий үйлдвэрлэлийн системийнх нь одоо томилж байгаа 16-ыг нь 15 болгоод одоо save хийгээ гарах хэрэгтэй. За тэгээд ингэсний дараа ерөнхийдөө бол одоо та нарын backup файл чинь одоо iOS 16-тай backup файл биш iOS 15-ын ерөнхий үйлдвэрлэлийн системийн одоо backup файл гэсэн үг юм аа. Энэ backup файлаас одоо та нар гар утас руугаа нэг одоо backup хийсэн файлаа утас руугаа оруулна гэх одоо зорилготойгоор саяныхыг өөрчилсөн байгаамаа. Хэрвээ Windows үйлдвэрлэлийн системээр байгаа бол саяны backup файлыг яаж өөрчлөх вэ гэхээр та нар яг цонхаараа дараад яг команда нээж чинь ямар команд бичих вэ гэхээр хувь app data хувь гэж бичээд энд яг огт дарах юм бол яг backup файл харагдах хэвээр. Хэрвээ харагдахгүй байвал өөр команд бичих хэрэгтэй. Тэр ямар команд вэ гэхээр хувь user profile хувь гэж бичих юм бол та нар дээр баахан фолдер гадар тэр дундаас Apple-ийн сонгоод тийшээ оронгууд та нарын backup файл ч юм бол харагдах хэвээр. Тэгээд тэр backup файл руу ороод хамгийн доош нь гүйлэх юм бол яг саяны бидний харсанчлан info plist гэдэг формат дээр нь бол файл гараад ирнэ. Тэрийг notepad-аар нээчих хэрэгтэй. Notepad дээр нээгээд product name гэж яг одоо хайжгаад яг доотлогын string дээрх яг 16.0-ыг нь ерөнхий 15.0 болгож өөрчлөх хэрэгтэй. За тэгээ backup хийсэн дууссан бол одоо хэдүүл яг үйлдвэрлэлийн систем одоо доош нь одоо downgrade хийцгээе. Одоо үйлдвэрлэлийн систем доошлуулж байгаа учраас тэр тухайн үйлдвэрлэлийн системээ татах хэрэгтэй. За тэр үйлдвэрлэлийн системээр ерөнхийдөө татахын тулд та нар IPSW гэж юу н хайчих юм бол одоо нэг юм сайт гараад ирнэ. Энэ сайтн дээр та нар яг ямар одоо бүтээгдэхүүн зориулж ямар үйлдвэрлэлийн систем гэдгийг ер нь бол бүгднийг нь бол сонгож болно. Хэдүүл бол одоо чинь iPhone-ы жишээ бол одоо байгаа. iPhone-ы жишээ. За тэгээд одоо яг одоо доошлуулж байгаа манай гар утас болохоор iPhone 10 байгаа. За iPhone 10 даа бол яг зүгээр энгийн GSM гэдэг хувилбар нь байгаа. Ер нь global гэдэг нь CDMA гэдэг хувилбар нь гэсэн үг. Тэгээд та нар өөрийнхөө модель чинь яг iPhone тухайн яг гар утасны чинь яг модель нь яг ямар модель вэ гэдгээс шалтгаалаад ер нь бол яг CDMA юу GSM гэсэн үг. CDMA гэдэг нь global гэсэн үг. За манай гар утас болоод GSM хувилбар нь байгаа. Settings руугаа ороод general руугаа ороод модель number-аа ингээд та нар харсан бол одоо яг тэрийг яг GSM үү CDMA гэдгийг ялгахын тулд та нар одоо нэг юм GS Marina гэдэг одоо сайт байгаа. Тэр сайт руу ороод одоо жишээ нь та нар за одоо чинь iPhone хэрвээ 7 барьдаг бол iPhone 7 руугаа одоо ингээд ороод all versions гэдээ байгаа. За ерөнхийдөө ингээд энэ дээр нь бүх одоо модельүүдийн хувилбаруудыг ингээд гараад ирнэ. Одоо жишээ нь global гэсэн мэйл ерөнхийдөө бол CDMA гэсэн үг. Global хойно глобалгүй ингээд өөр орнууд ингээд тухайвчлан ингээд бичсэн бол ер нь бол GSM гэсэн үг. За одоо жишээ нь iPhone 7-оос гадна одоо юу гэдэг чинь iPhone 11 за Pro гэж хайл та. 11 Pro гэж хайгаад явах юм бол бас дахиад all versions гээд international буюу одоо нэг CDMA гэсэн үг. Тэгээ бусдууд нь ингээд яг орнууд бичсэн бол ерөнхийдөө бол GSM гэсэн үг ээ. Тэгээ та нарыг харж агаад одоо саяны GSM CDMA сонголтоо яг татчихна гэсэн үг. За манай гар утас болоод GSM хувилбар нь байгаа. Тэгээд өөрсдийнхөө гар утсыг сонгонгууд одоо яг одоо downgrade хийх боломжтой үйлдвэрлэлийн систем нь ерөнхийдөө бол ингээ гараад ирдэг. Дээдэлтэй нэг юм хоёр шиг л ер нь л байдаг. Тэгээ ер нь бол шинэ үйлдвэрлэлийн систем гараад яг апдейт нь гарлаа гэж бодоход өмнөх үйлдвэрлэлийн системээ ер нь бол айгүй хурдан ер нь бол одоо ингээ хаадаг болсон. Өмнө нь бол ийм байгаагүй. Яг хурдан хаадаг болсон шалтгаан нь юу вэ? Мэдээж хэрэг jailbreak-тэй холбоотой. Тэгээд яг одоо бол бид 15 6-аг бол одоо татах боломжтой байна. За тэгээд үйлдвэрлэлийн систем дээр та нар дараад энэ доотлынхын download гэдэг одоо бүтэн үйлдвэрлэлийн систем ч одоо энэ гар утасных хэмжээний юм байх юм байна гэд download-аад дарчих юм бол одоо өөртөө одоо татсан файл чинь IPSW одоо форматтайгаар ер нь бол татагдана. Ерөнхийдөө би энэ бол энийг л одоо татцсан. Ерөнхийдөө та нарт яг одоо явцын л одоо харуулах зорилготойгоор одоо энэ яг хэсгийг бичиж авч байна. За сая IPSW-гийн сайтаас яг тухайн ямар үйлдвэрлэлийн систем лугаа яг ухраах цагааг татаад ерөнхийдөө бол утас руугаа суулгахыг ер нь бол хэлсэн. Хэрэгтэй үйлдвэрлэлийн системийн урьдчилан татахыг бол хэлсэн. За яг тэгхгүйгээр ер нь бол бас өөрөөр ер нь бол хийж болдог. Тэр нь яг юу гэхээр та нараа өөрсдийнхөө яг холбоцсон байгаа гар утсаа яг холбогдож байж болно. Холбоцсон байсан гар утсаа ерөнхийдөө бол одоо iPhone 10 дээр жишээ нь 10 болон түүнээс дээших загварууд дээр одоо яг
одоо дуу нэмдэг хастгааныг дараад тэгээ шууд унтраадаг товчон дээр удаан дарах хэрэгтэй. Ерөнхийдөө DFU мод руу оруулах гэж байна гэсэн үг. Нилээд секунд ер нь бол хүлээн яг компьютер зэрэг гарч ирэх нь бол болц. Ягаад гэвэл утас унтарч байгаа болохоор яг одоо холболт нь ерөнхийдөө салгагдсан гэсэн үг. За тэгээд яг DFU одоо модныхаа дэлгэцэн гарч ирэх хүртэл нь ерөнхийдөө бол хүлээн. За одоо ингээд DFU модных нь ерөнхийдөө бол одоо ингээд дэлгэцэн бол одоо ингээд гараад ирсэн байна. За ингээд хотботоо чигээр нь та нар үлдээгээд одоо компьютер дээр маш шууд гараад ирж байна. За ингээд iPhone үлдсэн систем чинь одоо ингээд апдейт юм уу эсвэл ингээд restore хийх шаардлагатай байна гэж одоо гарч ирж байна. За ерөнхийдөө бол апдейт гэж дарах юм бол ерөнхийдөө бол угаасаа боломжгүй. Ягаад гэхээр хамгийн сүүлийн үлдсэн систем учраас ерөнхийдөө бол restore гэж дарчихна. Restore and update гэж ерөнхийдөө гарч ирэх ёстой. Restore and update гэдэг хэрэг яг дарах юм бол одоо сая одоо яг энэ өмнөх дэлсэн дээр 15 6 болоо суух боломжтой байна гэд гарч ирж байна. За тэгээ ерөнхийдөө бол ингээ agree дарчих юм бол одоо болно гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө бол одоо үйлдэл системийг чинь яг татаж дуусаад ерөнхийдөө бол одоо та нарын яг гар утсыг чинь заавал одоо нэмэлт үйлдэл систем өөр 3 дахь сайтаас татахгүйгээр шууд Apple-ийн одоо серверээс шууд үйлдэл систем чинь татаад ерөнхийдөө бол суулгаж байна гэсэн үг. Ингээд DFU мод руу орцсон гар утсаа яаж буцаага болиулах вэ гэхээр яг тэр үйлдэлээ дахиад давтаж хийхэд болно. Яг дуу нэмэх хасах болон унтрах товчон дээр удаан дарах юм бол ерөнхийдөө бол буцаа DFU модоос гараад ерөнхийдөө утас чинь нэг унтарч хасаад ерөнхийдөө бол буцаа зүгээр болно гэсэн. Та нарыг Apple-ийн лого харах юм бол ерөнхийдөө яг энэ дарж байгаа товч ерөнхийдөө болиулж болно. За одоо би ингээд бүх хуруугаа салгацсан. Одоо л одоо DFU мод болоод одоо яг утас чинь энгийн байдлаар эргээд орно гэсэн үг. За iPhone 10-аас гадна одоо жишээ нь товчлуур нь одоо haptic feedbackтэй эсвэл одоо жишээ нь зүгээр дарагддаг одоо гар уснуудыг DFU мод руу оруулахын тулд яадаг вэ гэхээр за одоо жишээ нь iPhone 6s болон яг одоо доошх одоо бүх одоо голын товчон дарагддаг iPhone-ууд дээр яадаг вэ гэхээр голын товчоод үждэг товчтойгоо ер нь бол удаан дараад DFU мод дэлгэц рүү шилж хүртэл нь хүлээдэг. За харин голын товчон дарагддаггүй буюу iPhone 7 болон 8 болон одоо AC2, AC3 шиг гар уснууд яадаг вэ гэхээр одоо дуу багасгадаг одоо төвчтэй товчон дээр яг удаан дараад DFU модыг нь бол хүлээдэг. За тэгээд яг одоо Face ID-тай буюу голын товчгүй iPhone яадаг вэ гэхээр одоо 1 2 3 гэдэг ерөнхийдөө дарж хүлээгээд DFU мод руу шилжих болуулдаг. Би та нарт сайн харуулсан байгаа. За macOS үйлдвэрлэлийн систем дээр та нар байгаа бол restore гэдэг товчоо шууд дарахгүйгээр одоо option товчоо дарж агаад restore дээр дарах хэрэгтэй. За хэрвээ та нар Windows дээр байгаа бол shift товчоо дарангаа одоо restore товчон дээр дарах хэрэгтэй. За тэгэх юм бол та нар ингээд яг файл ингээд одоо файлаа оруулах хэсэг бол ингээд одоо цонхон гараад ирнэ. Та нар яг одоо татсан яг юу руугаа орж байгаа. За миний хувьд бол одоо жишээ нь яг одоо миний татсан одоо үйлдвэрлэлийн систем маань бол энд байна. iOS 15.6 яг iPhone 10-ийн одоо GSM хөлбөр дээрх үйлдвэрлэлийн систем гэсэн үг. Энийг open гэдээ дарчихна. За тэгээд яг одоо хэлж байна. Яг үйлдвэрлэлийн систем чинь одоо ингээд одоо бүх зүйл чинь ингээд устгах чинь шүү. За тэгээд iOS 15 руу ингээд апдейт хийнэ гэж болоо хэлж байна. За тэгээд та нар restore гэдээ дарчнаа. Ерөнхийдөө бүх юма backup хийгээд авсан саяны миний үйлдэлүүдийг дагаж хийсэн бол ерөнхийдөө бол одоо бүх зүйл нь устна гэж бол айхгүй байж болно. За тэгээд татсан үйлдвэрлэлийн системийг одоо ингээд яг задлж хийх эхэлж байна. Ерөнхийдөө л энгийн гар утсан дээрээс апдейт хийдэг шиг л ерөнхийдөө үйлдэлийг зүгээр л энгийн компьютер дээр л ерөнхийдөө хийж ингэж ерөнхийдөө ойлгож болно. За тэгээд яг одоо энэ бүх одоо downgrade хийж байгаа процессыг дууссаны дараа одоо бичлэгээ үргэлжлүүлье. За яг бол одоо л яг үйлдвэрлэлийн систем нь ерөнхийдөө яг сууж байна. За тэгээд өөр нэг юм ярихад одоо жишээ нь та нар за яг гар утсан дээрх зүйлээ одоо iCloud руугаа backup хийсэн шүү дээ. Одоо жишээ нь за мессеж юм уу note юм уу одоо гар утсны дугаарууд бол ерөнхийдөө 5 GB дотор ерөнхийдөө бол багтана. Харин ерөнхийдөө гар утсан дээрх зурагны чинь хэмжээ ер нь бол 5 GB давтсан. Дахиад iCloud Plus худалдаж аваад 50 GB болох шаардлагатай болцсон үед одоо жишээ нь одоо
тийм зүйл одоо ашиглах хэрэг боломжгүй бол одоо яавал дээр юм бэ гэж та нар бодож магадгүй. Эргээд бол гар утсан дээрх бүх зургуудаа өөр iPhone руу ч юм уу өөр гар утас одоо компьютер руу төр зурдаа одоо жишээ нь одоо тавьж ерөнхийдөө бол болно. Одоо чинь ямар нэгэн байдлаар таны саяны яг одоо backup хийсэн бүх файл одоо эдгэр чинь ямар нэгэн байдлаар устлаа гэж бодоход одоо бүр хаширлаад одоо өөр гар утсан дээр ч юм уу өөр яг iPhone руу одоо бүх гар утасныхаа одоо зургийг одоо төр зүрдээ бас одоо бүр хаширлаад ерөнхийдөө бол тавьж болно. Тэгээ үүлний системийг сууж байгаа хавцтай шууд утасчныг нэг бүтэн унтарч асаа дахиад нэг рестарт бол явдаг. За тэгээд одоо л яг та нар харж байгаа iOS 15 болсоочлаа. Энэ дээр сая бол iOS 16 public beta 2 буюу эсвэл одоо нэг developer beta 4 нь бол байсан. За тэгээд утасчны эргээд унтарч ассан болохоор ерөнхийдөө бол яг одоо эргээд iPhone ч холбогдсон маань ингээ гараад ирдэг. За тэгээд та нар iOS 15 дээр одоо яадаг вэ? Зүгээр энгийн яг setup хийдэг шиг одоо бүх одоо тохиргоог нь хийнэ гэсэн үг. За одоо яг хамгийн чухал хэсгээр нэрж байна. Одоо яг iCloud backup-аас явах уу, Mac-аас явах уу гэдэг ерөнхийдөө бол яг асууж байна. Тэгээ компьютер дээрээс зэрэг харах юм бол одоо чинь яг restore нь яг одоо шинээр одоо ресторцсон хийцэн iPhone учраас одоо энэ дээр чинь шууд гараад ирнэ. Одоо restore from backup гэдэг backup хийсэн файлаа оруулах уу гэдээ гараад ирнэ. За яг энэ гарч ирж байгаа энэ backup бол та нарын саяны яг string-ийг 16.0-ыг 15.0 болгоцсон бол одоо string чинь энэ дээр бол угаасаа байх хэрэгтэй. Дарааллын хувьд одоо restore from Mac эсвэл PC гэдгээ ингээд дарчиж болно. Ерөнхийдөө за ингээд ерөнхийдөө бол одоо холбогдсон байх хэрэгтэй гэж энэ ерөнхийдөө хэдүүл бол одоо холбогдсон. За тэгээд энэ дээрээс хэдүүлээ continue гэдээ дарчия. За ерөнхийдөө бол одоо restore их процесс нь эхэлчлээ гэж байна. За тэгээд энэ дээрээс бас одоо restore-ing процесс гэж гарч байна. За тэгээд та нарын одоо backup хийсэн файл чинь ерөнхийдөө одоо уншиж дуусна гэсэн үг. За тэгээ уншиж дуусныхаа дараа хэдүүлээ бичлэгээ эхлүүлье. Restore хийсэн үйл явц нь ингээ болцсон бол restore completed гэж та нартай гарч ирнэ. За тэгээд та нар яг continue дараад за одоо ингээд ерөнхийдөө бол одоо ингээ болчлоо. Та нарын өмнө байсан яг бүх аппликейшнууд ч ерөнхийдөө бол байх хэвээр. Зураг мураг бүх юм чинь ерөнхийдөө бол одоо ингээ байгаа гэсэн үг юм аа. За тэгээд та нарт яг би бичлэгээрээ ерөнхийдөө бол яг iOS үйлдвэрлэлийн системийг хэрхэн апдейт биш downgrade хийх аргыг ер нь бол зааж өглөө. Ер нь бол файлаа алдахгүйгээр гэдэг нь ерөнхийдөө бол байж болно. Эсвэл одоо та нар заа хамаагүй өөр юм дээр төр тавьчих имэйл ядаргаатай юм хиймээргүй байна. Өөр утсан дээрээс ерөнхийдөө одоо байгаа утас руугаа шилжүүлж ерөнхийдөө бол болно. Тэгээ хэдүүлээ settings руугаа ороод general руугаа ороод software update гэдэг дарыг. За тэгээ software update гэдэг дарах юм бол одоо та нар дээр одоо яг ямар үйлдвэрлэлийн систем рүү буусан бэ? Тэр үйлдвэрлэлийн систем чинь ерөнхийдөө бол харагдана. 15.6 гээд одоо хэдүүлээ амжилттай iOS 16-гийн одоо бета хувилбараас одоо альбис нь iOS 15-ийн хамгийн сүүлийн хувилбарлаа ингээд downgrade хийж чадлаа. За тэгээ бичлэг үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.